Сайн байцгаана уу? Дэлгэн зулаан. Миний өмнөх видеог үзсэн бол миний охин 1 нас хүрсэн байгаа. За тэгээд би Instagram болон Facebook дээр маш олон сторинуудыг оруулаад яг тухайн төрсөн өдрийн үйл явцнуудыг оруулахад маш олон хүмүүсээс бол хариу ирсэн байгаа. За үүн дээр бол хаана тэмдэглэж байгаа вэ? Тоортоо хаана хэлгсэн бэ? Чимэглээ хаана хэлгсэн бэ гэх мэтлэн маш олон асуултууд байсан. Тэгээд эдгээр асуултуудыг нэгэн доор яг энэ видеогоор та бүхэндээ хариулъя гэж бодож байна. За мэдээж хамгийн түрүүнд хаана хийснээ ярих нь зөв бах. За миний хувьд болохоор нэлээдгүй олон газар судалсан. За нөхөр хөтөө баг сарын өмнөөс газруудаа судлаад ягаад тэгэхээр 7 сарын 11 буюу яг наадмын өдрөөр бол маш олон газрууд нь амарсан. Амраагүй хэдийг нь болохоор бас ингээл хоолыг нь гол нь, орчныг нь гол нь гэх мэтлэн маш олон газруудыг судалсныхаа үндсэн дээр бол яг энэ газрыг бол сонгосон. За сайн байцгаана уу? Охиныхоо төрсөн өдөр болох газар нь ирсэн байгаа. Энэ болохоор Central Tower-ын энэ 3 давхартанд байдаг. Энэ дээр Cubes-ийн газар ирсэн байна. За ороод үзье. За энэхүү ресторан бол Central Tower-ын 3 давхарт байдаг Cubes Casual Dining гэдэг энэ ресторан байгаа. Маш их таалагдсан. Ерөнхийдөө бол олон хүнтэй байх юм бол буфе ресторанаар ажиллаад явдаг. Цөөхөн хүнтэй манайх болохоор маш цөөхөн хүнтэй карантины үеэс учраас бас олон хүмүүсийг цуглуулахгүй зөвхөн аав ээж эмээ өвөө нартайгаа тэмдэглэсэн. Тэгээд нийтдээ 20 хүн байсан учраас дундаа ингээ нэг дундын хоол гэж байдаг шүү дээ. Sharing platter-ууд ингээ дундаа аваад тэгээд ингээ 20 хүнтэй болоод төрсөн өдрийг хийсэн байгаа. За Cubes-ийн хоолнуудыг нь ярихаас өмнө би эхлээд юуны өмнө үйлчлэгийг нь ярих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Ягаад гэхээр үйлчлэгнийхэн хувьд бол миний сэтгэл ханамжийг бүр үнэхээр 100 байтугай 200% таа маш өндөр байсан. Тэгээд үнэхээр таалагдсан. Ягаад гэхээр одоо надаар асуулахгүйгээр өмнөдөө маш их өөртөө сайн дураараа мэдээд өөртөө ингээд урдуур ороод хийгээд яваадсан. За тэгээ хоолны хувьд болохоор бид 4 цагаас эхлэх хэрэгтэй байсан учраас хүмүүс нь ирээд ингээд бужигнаад байж байгаа 4:30-аас ер нь хоолнуудаа ширээн дээрээ тавья гэж би бодож исэн. Тэгээд очиод хэлхийн завдлага өөдөөс менежер нь ирээл за хоолнуудаа 4:30-аас тавих уу яах вэ их хүмүүсийг ирэхийг харж агаад болох уу гэж шууд ингээд яриад аюулгүй санаачлах сайтай байлаа. За тэгээ хоолны амтны хувьд болохоор маш олон хүнийг бас зэрэг ингээ хоолж байгаа учраас амт чанарын хувьд онцгой байх үедээ гэж аюулгүй санаа зовж исэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар чи өөртөө хийж яг ингээ дайл цайлаагүй ресторанаа сонгоно гэдэг чи өмнө нь орж исэн үгүй юу гэдгээсээ хамаарат бас мэдгүй зүйлээд их гардаг. Тийм учраас хоолны амтан дээр маш их анхаарад яах болоо гэд бас санаа зовж исэн. Тэгээд нилээдгүй цагийг нь тулгаад захиалсан учраас бас хоолыг нь өмнө нь амтлах боломж байгаагүй. Тэгээд яг тухайн өдрөө очсон. Гэтэл хоол нь үнэхээр сайн байсан. Бид нэр дундаа зайд нэг 5-6 ингээд дундын хоолнууд, тэгээ 3 пиццатай, тэгээ салаад, будаа гэх мэтлэн жижиг сажиг юмнууд ингээд захиалаад авсан чинь зөндөө илүү гараад тэгээд аюу хангалттай байсан. Тэгээд амт чанарын хувьд бас үнэхээр сайн билээ. Пиццанууд нь болохоор ингээд олон төрлийн пиццаг ингээд нэг доор ингээд авдаг шүү дээ. Нэг 4 төрлийн пиццач үлөө. Тэрнээс нь ингээд 3 пиццаг 4 төрөл гэсэн үг ингээд авч ирсэн. Тэгээд тэр нь пиццанууд нь үнэхээр гоё амттай, махнууд нь гоё байсан. Ер нь би ингээд хоолыг нь ярих юм бол үнэхээр сайн байсан. Салат нь ч гэсэн үнэхээр гоё. Тэгээд энэ бичлэгийг хэрвээ ресторанынхаа зүгээс үзэж байгаа бол тоогооч нь дахин баярлаа гэж хэлээ. Би гарахтаа ч гэсэн тоогооч нь баярлаа гэж хэлсэн. Тэгээд дахин хэлээ. Тоогооч нь үнэхээр сайхан амттай, маш сайхан хоолнуудыг хийсэн байсан. Баярлаа. За харин чимэглэлээ ярих гэж бодож байна. За чимэглэлийн хувьд болохоор би барыг сарын өмнөөс яг л ресторантаараа зэрэгцээл ингээл хайгаал яваал эхэлсэн. Тэгээд маш олон газруудтай холбогдсон боловч зарим нь болохоор ингээд намайг юм асуухад өөдөөс ингээд нэг ганц хоёр үйлбэрээр хариулаад ч юм уу нэг тийм төдийлөн тоохгүй байгаа юм шиг нэг тиймэрхүү санагдаад дээрээс нь зарим нь болохоор хитрхи үнэтэй гэдэг ч юм уу янз бүрийн шалтгаанаас болоод нэг газраа сонгож чадахгүйсэн л да. Тэгээд хамгийн сүүлд болохоор би яг энэ Facebook-ын энэ дээр гаргаж ирээ та нарын харах бах. Тэгээд энэ пэйжээс бол би яг чимэглэлийнхаа багийг бас сонгож авсан. За тэгээд яг чимэглэлээ сонгох үедээ болохоор би яг Instagram-аас харж байгаа л за яг энийг нь хэлгэмээр ингээ би явуулж исэн тэр ихчрээ. Тэгээд энэ ихч маань айгүй хөөрхөн ааштай, маш хөөрхөн ааштай. Тэгэл ерөөсөө л ингээл намайг хэлэх болгонд тэгээ их чинь тэгвэл тийм хийгээд өгөө тэр нь гоё юм уу гэдэг ч юм уу ингээл өөрөө санаачлахаараа маш олон зүйлүүдийг надаас асуугаад би өөрөө бас нөгөө нэг олон зүйлд ингээд самгардаад дэжсэн учраас заримдаа бас асуух зүйл дутуу орхисон ч юм уу эсвэл заримдаа анзаараагүй юмнууд байсан. Тэгээ тэр болгоныг манай энэ пэйжийн ихч маань ингээд надад сануулад миний дүү ийм ахгүй байсан юм уу энэ зүгээр штэ энэ гоё штэ ингээд өөрөө санал болгож ирсэн. Тэр нь маш их таалагдсан.
таалагдсан. За тэгээд яг Instagram-ийнхаа зургийг үзүүлээд нэг иймэрхүү болох болов уу гэд миний таамаглалаар болохоор яг 100% адилхан болохгүй ч гэсэн ер нь бол нэг төстэй болох байх гэж бодоод тэр зургийг явуулсан байхгүй. Тэгээд иймэрхүү болох болов та энийг нэг хийгээд өгөөч гэдгсэн чинь надад үнийн саналаа илгээгээд за тэгээд маш олон зүйлүүдийн нэмэлтээр ингээд бас бэлэг болгоод ингээд өгөөд явж исэн. За тэгээд тухайн өдөр болохоор би нилээдгүй одоо сэтгэл хөдлөлттэй очихдоо ингээд за чимэглэл маань ямар болсон бол ширээнүүд маань бэлэн болов уу гэдэг ингээд нилээдгүй хүлээлттэйсэн. Яг ингээд орсон чи бүр үнэхээр гоё. Би ерөөсөө нөгөө нэг өөрийнхөө төрсөн өдөр дээр ч тэрнийх ингээд ач холбогдол өгч ингээд шаармараа чимэж үзээгүй л дээ. Тэгээд яалтчгүй миний охины төрсөн өдөр нэг нас хүрж байгаа учраас аюу ач холбогдол өгөөд ингээд шаармараа аюу гоё чимээсэн. За тэрийг бол үнэхээр бүр миний төсөөснөөс хамаагүй илүү ингээд гоёор хийцэн байсан. Тэр өнгөнүүд нь аюу гоё зогцсон байгаа байдал, дээрээс нь юм гялтгар өнгөөр биш те аюу гоё ингээд сүүн өнгөөр чимэлсэн байгаа. Яг л нөгөө миний асуусан яг тэрүүгээр ингээд хийсэн байсан. Илүү бараг миний асууснаас илүү гоё болгоцсон байсан. Тэгээд одоо яг нэг ширээний чимэглэлүүдийг та бүхэн харж байгаа бол голоор нь байгаа юм гой гой цэцэгнүүд, лаанууд, ширээн дээр байсан тэр лаанууд, дээрэс нь тэр нөгөө тортны тавиурууд болоод янз янзын гой гой юмнууд бүгдээрээ энэ одоо энэ чимэглэлийн багийнхан маань хийж өгсөн байгаа. За анх бол би энэ пэйжийг нилээдгүй ухаж явж байгаа чимэглэлийн багийнхан гэдэг ч юм уу янз бүрээр ингээд Facebook дээр хайлт хийж байгаад бол энэ багийнхныг олсон. Тэгээд анх холбогдоод би ингээд урьдчилгаа өгснөхийн дараа яг нөгөө нэг хаан чимэглэлээ хийх үү яах вэ гэдэг чинь би мэдэхгүй байгаа штэ. Тэгээд энэ хүнд ингээ хэлээд за би ийм газар төрс өдрийг хийх гэж байгаамаа. Тэгээд та яаж чимэглэх үү? Та тэрийг өөрөө ингээ бодорой эднэр гэдэг тэгжсэн. Тэгээд өөрөө маш санаатчлахтайгаар төрс өдөр болохоос нь өмнөх өдрүүдэд нь очиод үзээд чимэглэлийг нь хаана хийх үү гэдгийг нь яриад тэ тохиролцоод бүх юмнуудаа бэлэн болгоцсон. Надаас ерөөсөө юу ч шаардлагагүй. Би бүр ингээ урьдчилгаа өгснөөсөө хойш барыг мартсан байсан гэж хэлж болохоор байгаа. За тэгээд яг төрсөн өдөр болдог өдөр нь болохоор бид нар 4 цагт эхэлсэн гэж ярьжсэн тий. Тэгэхээр 11 цагт байхаа нилээдгүй ихт очиод тэгээд бүх юмудаа бэлтжээ тэгээд яваад гисэн байсан. Тэгээд маш гоё сэтгэл гаргаад үнэхээр одоо төсөөлснөөс илүү гоё болгоод би бол зөвхөн тэр шаарн чимэл гэж бодож исэн бол цаана маш олон гоё юмнуудыг нэмэлтээр хийсэн байсан. Одоо төрсөн өдрийн мэдчилгээ, ширээний одоо чимэглэл гэх мэтлэн маш олон зүйлүүдийг нэмэлтээр хийсэн байсан. Тэр болгонд нь баярлалаа гэж хэлье. За тэгээд амттны ширээн дээр байгаа зүйлүүдээс хамгийн их анхаарал татж байгаа нь мэдээж миний охины одоо 1 насны төрсөн өдрийн одоо энэ гол тортонд байгаах гэж бодож байна. За энэхүү тортыг болохоор би Sweet Kitchen-ээс захиалж авсан. За охин хүүхдэд болохоор ягаан өнгөтэйг сонгоно гэж нилээдгүй олон загвараас нь ингээд сонгож аваад авсан. Sweet Kitchen-ийн хувьд болохоор яг нөгөө пэйж рүү н ороод shop хэсэг рүү н орохоор ингээд маш олон тортны ингээд сонголтууд гарч ирд юм байлээ. Тэгээд тэрнээс нь яг загварыг харж байгаа л би яг иймэр хэлгмээр байна гэд хэлэх юм бол хүссэн загвараар нь тий одоо яг өөртөөхөн загвартанд байгаагаар нь хүссэн өнгө одоо үзэмжээр ингээд тааруулаад хийгээд өгчт юм байлээ. Дээрээс нь одоо ингээд жижиг тортнууд нь бас байгаа тий тэрний хувьд болохоор cheesecake-ийг аваад нийтдээ 40 зүсэмтэй cheesecake-ийг ингээд хоёр тост нь ингээ хуваагаад бид нар бол тавьсан. За мэдээж өнгө үзэмжнээс гадна амт нь нилээдгүй чухал гэж би бодож байна. Тэгээд яг энэ гол тортноос илүү чизкейк нь үнэхээр гоё амттай байсан гэдгийг одоо ташрамд хэлхэн зүйтэй байх. Тэгээд мэдээж гол торт нь бол үнэхээр гоё амттай байсан л та. Чизкейк нь илүү гоё юм зөөлөн идэхэд маш гоё. Ерөөсөө бид нэр яг нөгөө гол хоолоо идэхээс өмнө амтны ширээн дээр очиод бүгд юм яриангаа зураг авахулангаа ингээл юмнуудаа идээдсэн. Тэгээд үнэхээр гоё амттай байсан. Тэгээд уул нь болохоор нөгөө захиалаад тэр өдрөө одоо төрсөн өдөр болж байгаа өдрөө бол авах боломжтой. Гэтэл манай охины төрсөн өдөр болохоор 7 сарын 11 буюу яг ингээд наадмын өдөр таарж байгаа учраас амарсан. Тэгээд 7 сарын 10-нд нь авсан байхгүй. Тэгээд крем нь хайлах үе, янз бүрээр одоо хэлбэрээ алдах үе гэдэг үднээс болохоор бид нэр хөрөгчөндөө хийгээрээгээд тэгээд бид нар 7 сарын 10-ны өдөр очиж аваад тэгээд 11 болтлоо хөрөгчөндөө байлгаж агаад тэгээд 11-нд яг ширээн дээрээ тавьсан. Ямар ч асуудал байгаагүй, урсах гэдэг ч юм уу, крем нь мухаалах гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд бол байгаагүй. Дээрээс нь тортон дээр нь байсан амьд цэцэгнүүд нь ч ихсэн аюу хөөрхөн байгаа зү. За тэгээд та нар анзаарсан бол одоо гол тортныхан дээр нэг саруултекс гээд миний охины нэртэй юм нэгэн тоотой юм гүнжтэй хөөрхөн гэлтгар топпер бол байгаа. За энийг болохоор би Vanilla Sky Decor гэдэг энэ газараас бол авсан. Тэгээд нилээдгүй бас ингэ спонсорд болоод одоо постнууд нь яваад исэн учраас надад хүрсэн. Тэгээд тухайн үед болохоор би харчаад за заавал юм топпер авах шаардлага бас байгаа ч юм уу тортон дээр нэрийг бичүүлчихэд барыг болох юм болоо гэж бодож байсан. Гэтэл одоо ингээ бодоход топпероо дараа нь хадгалах боломжтой. Энэ болохоор иддэг биш яг ингээ гоё чимэглэлийн зориулттай байхгүй. Тэгээд яг ингээ дараа нь хадгалахад ч гэсэн аюу гоё. Миний охины нэртэй 1 нас гэж бичсэн хөрхөн гүнжийн зурагтай. Тэгээд загвараа болохоор ерөөс ямар нэг юм баригдлахгүйгээр юу ч хамаагүй хийж болох юм бэлээ. За зарим хүмүүсийн хувьд болохоор ингээд 1 настай тэдэн хил төрсөн, тэдэн өндөртэй төрсөн гэдэг ч юм уу тий. Янз бүрийн зүйл бичүүлж болдог. Тэгээд яг ингээ өөртөө харж аваад өөртөөх нь ч гэсэн загварууд нь байдаг юм билээ л дээ. Тэрийг нь харж агаад бас за би нэг иймэрхүү хийлгэмээр энийг нь жоохон өөрчлөмөр байна гэд ингээд санаануудаа оруулаад ингээ явчих болох юм билээ.
Одоо яг эргээд бодоод ирсэн чинь миний охины төрсөн өдөр дээр одоо ингээд оролцсон хоолны газар нь торт болон чимэглэл гэдэг бүх газрууд нь одоо энэ топрыг хийсэн газар ч гэсэн бүгдээрээ аягүй сэтгэл сайтай газрууд байсан юм байна. Ер нь ингээд бидний үйлчлэгийг авахар тэгдэг штэ. Нэг ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй, хариуч өгөхгүй ингээд байгаа хүмүүстэй нэг харилцааг өсдөггүй ирнэ. Үнэхээр ингээд сэтгэлээсээ гоё харьцаад сэтгэл сайтай. Дээрээс нь ингээд дахин яг ямар үйл явцтай явж байгаа вэ гэдгийг мэдээлээд тий. За өнөөдөр одоо рестораныг ч очиж үзсэн шүү, чимэглэлийн юм болог шүү гэх ингээд хариу үйлдэл үзүүлдэг. Топрын хувьд гэхээр ингээд над руу 1 хоногийн дараа гэхэд тий. Загвар нь ямар байна? Яг ийм болж гинөө, арай өөрчлөх үг ингээд байнгын надтай харьцаа явж исэн учраас эдгээр газруудаа үнэхээр дахин баярлаа гэж хэлэх зүйтэй болов гэж бодож байна. За тэгээ төрсөн өдөр болгон өөр гэсэн одоо заншилтай гэдэг ч юм уу тэ өөр гэсэн онцлогтой бас байгаад идэг. Тэгээд миний хувьд болохоор яг ирсэн хүүхдүүдийнхаа гарыг нь цайлгаад гарыг нь хоосон гаргахгүйгээд баг зэрэг юмнууд бол өгөө явуулсан. Тэгээд нэг шоколад дээрэс нь ундаатай гэдэг ч юм уу тэ юу ч байсан болно л та ер нь бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж юм өгсөн ч болно, эсвэл амттай юмнууд өгсөн ч болно гэх мэтлэн өөртөөхөө сонголтоор бол өгөх хэрэгтэй. Тэгээд миний хувьд болохоор яг цөөхөн хүүхдүүд байсан, аав ээж нар, эмээ өвгөнөр тэгээд дүүнэр тэгээд жоохон хүүхдүүд байсан учраас цөөхөн хүүхдүүдтэй нэг 6-7 хүүхдүүдтэй бол гарын цайлгаад ингэ юм өгөө явуулсан. За тэгээ магадгүй дараагийн удаа би өөрийнхөө төрсөн өдөр, нөхрийн төрсөн өдөр аав ээж гэдэг ч юм уу эсвэл ойн баяр болоход за эдгээр газруудтай болоод байнгын холбоотой байх болоо гэж би бодож байна. Яг тэгэхээр үнэхээр сэтгэл ханамж бол 100% давцсан, бүр 1000% байсан учраас маш их баярлалаа. За мэдээж өмнөх бичлэгийг маань үзээд миний охинд төрсөн өдрийн мэнд хүргэсэн, намайг одоо төрөөд 1 жил болж байгаад нь баяр хүргэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Төрөөд удаагүй байгаа эсвэл дөнгөж жирэмсэн болсон найзуудтай миний энэ YouTube channel-ыг бас хүргээрэй. Тэгээ хамтдаа subscribe дараад миний маш олон видеонуудыг цаашдаа ингэ үзээд яваарай гэж хүсэж байна. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. Баяр таа.